Намайг Доржин Мөнгөн гэдэг. Намайг Даянбуун Уланбаяр гэдэг. Батгүйн Эрдэнэ чимэг. 3 хүүхэдтэйгээ хамт амьдардаг. 4 хүүхэдтэй. Хүүхдүүдтэйгээ ингээ өөрөх толгойч амьдардаг. Сүүлийн 10-аад жил хар хорин худалдааны төвийн одоо тийм гар утас алт мөнгө авна. Тийм үйл ажиллагаа явуулж байгаа. Би морины гүлэм ойдаг. Мөн модоор бас сэмэлийн тавиур хийдэг. Ер нь бол олон төрлийн юм хийдэг. Гэхдээ одоогор л яг давнж хийж байгаанд гүлэм орлож байгаа. Би одоогор хуваараа одоо нэг гэрээр одоо юм ойдаг. Охинтойгоо зүг хамтарч байгаа л да одоохондоо. Тэгээ хуваараа бол одоо мөнгө л болчих одоо юу болж ин тэ өнөөдөр гэрийн дулаалга юу байна. Өнөөдөр тор оюул бас ашигтай. Юм оёх одоо оёолол хэдэн лангуунууд дээр авч тавьчтай. Дүг харж өгдөг. Гэрийнхээ бүхий хийдэгтэй аяг болохоор манай аваа уусдаг. Би гэр хогшороо тэгээд бас нөгөө аяг тавгийн зөөжөгдөг ээж тэгээд дандаа шин ажил дээрээ дандаа шин ирдэг. Дүүгээ хартдаг. Ээжтэй хоол хийхин тусалдаг. Ээжийнхээ аяг тавгийн овоо тусалдаг. Сургуулиа төгсөөл ерөөсөө яг 2 сарын дараа ээж алдчихсан. Тэр мань амар хэцүү байсан. Тэгээд нэг жил 2 жилийн дараа ахиад аав алдсан. Ийм өчүүдийг энэ ч одоо хүний хамгийн хүнд үе. Зовлон туяа ер нь төрөхөд л ерөөхдөө ер нь хэцүүсэн л та ер нь төрөхөд. Тэр ганц би байсан болохоор тэгээд. Тэгэл амьдралаа авч явахад л ерөөхдөө тэгэл одоо би хөдлөхгүй ингээл өвчин зовлонтой гэртээ өвдчих юм бол манай хүүхдүүд ч хоолгүй. Тэгэл тэр үеийн л ерөөхдөө хэцүү үе л ихээсөө ер нь. Тэрийг ярахаар жоох эвгүй байна. Тэр л айгүй амар хэцүү санагдаад. Тэгээд сэлбэр хийдэг байхдаа модныхоо өөцүүдийг хайдаггүй. Цаасан арчинд цуглуулдаг байсан. Тэгээд нэг удаа бүр ингээд юм зарагдахгүй, материалгүй болчихсон. Ямар ч ингээд бүр хоолгүй болчиход тэгээд бүр ингээд манай хүү жоохон байсан том хүмүүс маань гэртээ байгаа цаасан арчигтай модоо аваад тэгээд дотор нь ингээд нэг зөндөө олон нэг юм эдийн хэрэг хэмжээтэй нэг юм өөцүүдээ ингээ харж байгаа. За энүүгээр яг юу хийх вэ гэж бодож харж байгаа. Тэгээд нэг юм нэг жижигхэн халдварны дайны нэг юм жижигхэн нэг юм морин уур сэлээд тэгээд тэрийг 5 ширхгийг хэллүүдээ. Тэгэл тэрийг нэг авч гарч зараал. Тэгсэн чинь эргийг зөндөө цахилга аваад ороод ирсэн. Тэгтээ тэр үед бол жоохон хэцүү санагдчихсан үе л тэр л. 2006 оноос хойш бөхчүүдийн төрөний болт гэж анх ойж эхлээд аршир руу ерөнхийдөө бол орсон. Өмнө нь бол модоор сэлбэр хийдэг байсан. Тэгэл ер нь модоор янз янзын сэлж хийдэг байсан. Бид их л юм хийгээд байгаа. Тэгээд яаж амжуулт ингэдэг. Тэгэл орой би ч одоо тэгэл 7 гэж тараад хүүхдтэй сургууль цэцэрлэгээс навж гэртээ ирчихэл оройд чинь хоол ундыг хийж өгнө. Тэгэл 10-аас хойш юм аа ясууч би 3 цаг хүртэл нэг сурцсан хүн чинь 3 цаг хүртэл нойр хүрдгүү. Тэгэл юм уу ясууч штэ. Тэгээ 3 цагаас нэг унтна. Өглөө 7 6:30 хүртэл унтна штэ. Тэгэл нэг хэдхэн цаг унтчаал тэгэл өглөө нөгөө 7 цаг 7 өнгөрөөгөл тэгэл нөгөө ажлын өөрөндөө тэгэл ер нь л завгүй л явна да ер нь. Хоёроо болохоор бид нэр ер нь 7 өдөр л ажиллана. Тэгэл
Ер нь яг нөгөө хүүхдүүдтэйгээ юу гэр бүлтэйгээ цаг зав их зарцуулахгүй байна гэж бодож байгаа. Сүүлийн үед тэгээ цаг зав зарцуулах юмсан л гэж өөртөө одоо шаардлага тавина гэж бодож байгаа. Гоёмсог нар Цэцэгтэй зүйл эсэх. ээж маань баян инээс хэлдэг болохоор би ээжийнхээ нартай зүйл. Манай ээж жишээлбэл их ажилсаг хүн байсан ерөөсө. Төмөрөр ч юм ичдэг, модор ч юм ичдэг, даавгаар ч юм ичдэг ерөөсө. Их ажилсаг хөдөлмөрч юм байсан. Тэгээд юмхнаар юм хийгээ сурчвал чамд ирээдүйдээ хэрэгтэй гэдэг. Ээж бас их гоё уран юм ойдог, шагилдаг, дээл ойдог нэг хүн байсан манай ээж. Тэгээд тэрнийх нь л одоо нөгөөтг нь хараа сураал. Одоо тэр надад миний амьдралд одоо ингээд нэмэр болж шít. Оюутан болтлоо. Нэгдүгээр курс хүртлээ, бараг хоёрдугаар курс хүртлээ ээжийнхээ урт унтдаг байсан. Тэгээд ээжийнхээ өмнө барил тэгээд унтдаг байсан. Тэгээд ээжтэй маш их хайртай. Тэгээд маш их хэрхэлж өссөн. Манай ах хэтэр тэгээд шоолд байсан. Чи одоо нөхөрт гарахтаа хүртэл чи хүнтэй сууны зэтэй тэгээд нөхөрт гарахтаа хүртэл чи яах ээжтэйгээ ингээ гурлаа амтах юм одоо ээжийнхээ хөрөөс гараач гээл тэгдсэн би ер нь ээжтэй ер нь үргэлж баярлж явдаг. Ээж минь та тэ хорвоод хүн бол төрүүлж өсгсөн таньдаа л би баярлсан. Танаас үлдсэн таны үргэлжлэл, таны амьдралын үргэлжлэл. Та минь намайг зүүнээс үүссэн тэр будаа тогтдгийн адил тийм их юун дээр би төрүүлж өсгсөн ээжтэй л баярлаа. Намайг хүн бол төрүүлсэн ээжтэй л баярлаа гэж бодож байна. Ээжтэй бол ээжтэй хайртай шүү. Тэгэд намайг маш их хайрлж намайг өсгсөн. Тэгэд үргэлж миний гараас хөтлөөл явдаг байсан. Тэг. Ээжтэй хайртай шүү л гэж. Энэ тэрээр би одоо хуульчих гэдэг. Юм хийж чадах нь. Хуучлаараа л гэж л гээд. Ээж гэдэг үг цавлаа айгүй хэцүү л дээ. Хуучлаараа хайртай шүү л гээд. Саяхан болохоор ковид гараад маш их ямарсан л да. Яг ингээд материалаа ингээд авч чадахгүй түрээд худалдаа болт айгу муудаад тэгээ байгаа хэдэн материалаа ингээд дуусгаж ойчоод тэгээд яг мөнгөгүй болчоод байж хата би бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв гэдэг газар очиод тэгээд надад ийм юм хийх юм а тэг зээл олдох уу надад ийм юу олдох уу гэдээ асуусан. Тэгээд надад нөмрийн юуны солонготой намайг холдож гисэн. Тэгээ солонгоо маань надад айгүйх тийм сэтгэлийн юм бас айгүйх болсон. Би ямар нөмрөөс зээл аваад тэр ашгаараа бол лангууттай болсон. Тэгээд одоо лангуун дээр юм зараад ойсоо тороод лангуун дээр тавиад их нэмэр болсон. Голцоо барааныхаа эргэлтийг л сайжруулсан. Тий. Ахаа татаа авж ингээ бараа мараага авж зарахад эргэлтэнд нь эргэлтийн хөрөнгө оруулалтанд айгүйх нэмэр болсон. Нөмөр аппликейшн бол одоо би нөмөр болохоор би ингээд айгүйх юу юм бэ гэж бодсон. Хялбар. Ээжтэй би масыг их баялдаг, зөндөө хайртай. Та мундаг шүү. Ээжтэй баярлалаа гэж хэлдэг. Ээжтэй ядаж амжилт хүсье. Энд хайртай шүү гэхээр ээж манданда баяртай. Би эмэгтэйчүүдтэй хандаж урам нэг одоо эрүүл энхийг л хүсье. Эрүүлэл вэ? Эрүүл бид саруулах оршин гэдгээр. Тэр манай эмэгтэйчүүд тий, манай эмэгтэйчүүд ерэн зоригтой чадна тий. Юм ханаар юм хийгээд бүх эмэгтэйчүүдэд хэлэхэд бүгдээрээ тууштай агаарай. Тий. Та нар чаднаа. Гэт хүчтэй агаарай. Ээжээ та чаднаа хайртай шүү. За
Хөрх. Ээжээ би танд хайртай шүү. Ээжээ та чаднаа. Ээж та чаднаа. Ээжээ та чаднаа. Эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр Нөмөр аппликейшн